Орой минь үзэгчдээ тань мэдхүү мэдлэг мэдээлэл олгох тоон хүрд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэллээ. Манай өнөөдрийн дугаараар физикийн ухааны доктор Тэгш баяр оролцож байна. За орой минь танд. Орой минь хүргэе. Өрсөнд баярлалаа. За бид хоёр өнөөдөр ураны талаар, за мөн ураны цахилгаан станцын талаар тав хүнтэйгээ ярина тий. Уран гэж юу вэ? Нөхөр аймар юм уу? Энэ хүмүүс зарим хүмүүс чих аймар юм гэдэг нь шүү дээ. Ураны талаар одоо мэддэггүй хүнд бол аймар баха. Мэддэг хүнд бол энэ улс оронд хэрэгтэй. Ялангуяа уранаас бид нар бол цөмийн энерги гаргаж авдаг. Уранаас бол богино урт хугацаатай изотопуудыг гаргадаг. Ингэснээр бол эрүүл мэнд, үйлдвэр аж ахуйн салбарт маш өндөр хэмжээний одоо хэрэгэлдэг. Жишээлбэл хүний биеийг одоо эрүүл байна уу, өвдөж үгүй юу гэдгийг тогтоодог. Ийм элементүүдийн нэг бол уран. Одоо дэлхийд дээр одоо хамгийн хүнд элементүүдийн нэг, цасар идэвхтэй элементүүдийн нэг, ер нь гайхамшигтай элемент гэж хэлж болно. Сайн миний хэлсэн уранаас одоо богиностой изотоп гаргаад одоо тодруулагч хийгээд хүнийг оншилдог тийм ээ. За цөмийн энерги гаргаж авдаг. Эрчим хүчнээс ялангуяа одоо бол энэ үйл болж байна тийм ээ. Бид нар бол утаан дунд амьдарч байна. Утаагүй эрчим хүч гаргаж авдаг хитгэн нэг хоёр хөл их хөвсөр байна. Нэг нь бол уран. За нөгөөх нь ус төрөгч. За урт хугацаанд бол цөмийн нэглэлээ оруулах ус төрөгчөөс гаргаж авдаг тийм. Тэгэхээр зэрэг энэ одоо аимшигт утаанаас атом станц аварна. Одоо утааны аюулаас уран аварна гэж хэлж болох үз. Сүүлийн үед нөгөө усан цахилгаан, усан онгоц. Тий. Мөн одоо бас зарим нийтийн дээврийн хэрэгслийн одоо түлшээр ураныг ашиглах тийм туршилт гарч байгаа юу? Томоохон цөмийн хөлгүүд гэж байгаа. Жишээлбэл энэ цэргийн зөрүүлэлтээ бас дээрээс нь ачид тээвэр зөөх зөрүүлсэн одоо энэ мөс зүсгчд бол тэр чигтээ цөмийн станц дээр суурлаж хөгжиж байгаа зүйл. Мөс зүсгч. Ойролцоогоор 150 орчим мегаваттын атом станц дээр нь ажиллаж идэг. За энэ цөмийн цахилгаан станцуудын мэдээлэл байна тийм ээ. За одоо дэлхийд дээр ойролцоогоор нэг 416 цөмийн цахилгаан станц ажиллаж байгаа маань. За эндээс ч одоо манай хоёр хөршид бол маш олон байд юм байна шүү дээ. Тэгээ бидний очих дуртай Солонгост байна, Японд байна. За мөн 70 орчмыг бас барьж байгаа юм байна. Тэгээ Хятадд 29, Оросд 5 ч гэдэм үү те. Солонгост 2, Японд 2 гэдэг ингээд шинээр одоо баригдаж байгаа юм байна. Тэгэхээр энэ хэрэглээ бол зарим хүмүүс хомигдж байгаа гэж ярьдаг. Цөмийн эрчим хүчний хэрэглээ одоо нэг эсэргүүцдэг болсоо тийм ээ. Тэгэхээр одоо дэлхийд дээр ямар байна? Дэлхийд дээр бол нийт дэлхийд дээр одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 11 орчим хувийн цөмийн станцаас гаргаж хэрэгжилж байгаа. Эдгээр цөмийн станцууд бол ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудад бас хөгжиж байгаа орнууд сайн харж байгаа Америк, Хятад бол өндөр хөгжилтэй орнуудын тоонд орно. Франц тий 57, Орос одоо цөмийн технологи одоо бас хөрөн. Солонгос бол жишээл зөвхөн өөртөө 28 станц 26 станц барьж байгаа. Дээрээс нь 26 станцыг ашиглалтанд оруулсан, 2 станц барьж байгаа. Дээрээс нь одоо булангийн орнуудын бүх станцуудыг баг 40-50 тэрбум долларын гэрээ солонгосууд хийгээд цөмийн станц барьж өгөх гэрээ станц барьж өгөх гэрээ барьж өгч байгаа тийм. Тэгээ цөмийн станцны ажиллах гол одоо үндэс нь юунд байдаг хэрэг ураны одоо гинжи орвол тийм ээ. Уран одоо магадгүй ингээд ийм уран цөм тэрнийг одоо магадгүй хоёр хуваагдахаар зэрэгэл дундаас нь яг магадгүй нэг эрчим хүч гараад идэх байна шүү дээ. Тэрнийг ашиглаж ингэж дулаан үйлдвэрлээд нөгөө дулаанаараа усаа халаагаад халаасан усааныхаа уураар генератор ирүүлээ. Цааш нь бол бусад станц адилхан байдаг тий. За одоо ураны хамгийн их нөөцтэй дэлхийн улс орнууд тийм ээ. За энд манай анхны очих дуртай Австрал тэргүүлж байна, Казахстан байна. Казахстан бол одоо бараг 40% нийлүүлж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо ер нь бол ураны нөөцтэй орнууд хөгжиж байна гэж хэлж болох уу? Яг манай Монгол улс Казахстан хоёроо хамтлан ураны эрэл хайгуул улбарлалтыг эхэлжсэн. Казахстан бол дэлхийд тэргүүлэгч ураны экспортлогч болчихлоо. Манайх бол ийм болох боломжтой. Одоогоор бол тогтоогдсон нөөц бол нэг ойролцоогоор нэг 200 орчим мянган тонн байгаа. Эндээс нэг ирээдүйд тогтоогдож болох нөөц бол 1.5 сая тонн гэж үзвэл дэлхийд одоо эхний 1, 2, 3-д орох бүрэн боломжтой. За одоогоор бол ямар ч үсэн эхний 15 орны дотор бол орчод байгаа. Тогтоогдсон нөөцөөр энэ ч одоо 200 мянган тонны тогтоогдсон улс хүлээж авсан нөөц.
1.5 сая тонны прогноз байна гэж байгаа. Ойрын үед магадгүй зарим нэг хайгуулын үр дүнгээс ингээ харах юм бол манайх бол дэлхийн нийт тогтоогдсон нөөц 2% эзэмшдэг болвол утгагүй нэг 4-5% эзэмшдэг болох тийм бүрэн боломжтой байгаа. За энэ ураны хайгуулдаар маш их асуудал гардаг. Одоо нэг хэсэг эсрүүцэж байгаа улсууд тийм үү. Тэгээ энэ үнэхээр ор үндэстэй эсрүүцэл яриад байдаг юм уу? Эсвэл одоо буруу ташаа ойлголт байдаг юм уу? Яг хоо үнэхээр уран тийм ховтоо гэж үзвэл ураны мөнгө өгöd аваа явж байгаа хүмүүс талархах хэрэгтэй шүү дээ. Нэг талаасаа. Нөгөө талаасаа бол энэ ураныг чинь одоо та ч юм уу би ч юм авч ирээ тарчаагүй, хуримжээр асгачаагүй. Хороо ертөнц үүсгэдэл дэлхий дээр уран байсан. Тэр дундаа Монголд олборлох хэмжээний ураны нөөцтэй байна. Энд харин талархах хэрэгтэй. Энийг олборлохдоо бол олон улсын атомын энерги агентлагаас гаргасан дүрм журм стандарт, үндэсний дүрм журм стандартаа цөмийн болон цацрагын талаар баримтлах одоо төрөөс баримтлах бодлого бариад ингээд би хэлж байгаа фэнкшүүгийн асуудал биш ээ. Энэ бол физикийн асуудал. Хин нэг дуртай нь бол сайн дурын уран сайханчд хийдэг зүйл биш учраас энийг одоо магадгүй ураанаар мэрэгшээгүй, ураны талаар одоо унш судлаагүй ийм хүмүүс бол ураанаар ярьж мэтгэлцэх бол огт хэрэггүй гэж бодож байгаа. Тэр бол магадгүй үнээс хаадаг бол үнээгээ саагаа байж хэрэгтэй. Тэ? Тогоо тавьдаг бол тогоогоо нэрээ сууж явах хэрэгтэй. Үнэхээр сонирхож байгаа бол одоо олон талын их үүсвэрийг судалмаар байгаа юм тийм ээ. Одоо яг зөв гэж байгаа, дэмжиж байгаа, шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж байгаа хүмүүсийг маш сайн сонсох. Эрсдлийн тухай асуудал байгаа юм л да. Ураныг бол мэдээж эрсдэлтэй нүнэ, цацрагын хувьд эрсдэлтэй, химиуд хоруу чанартай. Жишээл гал эрсдэлтэй гэдэг бид гал төлөхгүй байдгүй үстэй. Галаа төлөөл хоолоо хийдэгтэй адилхан л ийм эрсдэл байгаа болохоос биш аюул бол биш. За бид нар бол мэдээж урааныхаа хайгуулыг маш сайн хийх ёстой. Нөөцөө нэмэгдүүлэх ёстой. За энэ дээр ажил хэр явагдаж байна? 2012 оны үед бол нэг 100 гаруй ураны лиценз хайгуул лицензтэй компаниуд байсан. Одоо энэ цөөрөд баг байхгүй шахан болж байна. Энэ бол маш харамсалтай тоо. Бид бол цөмийн энергийн талаар, засвар гэдэг дашналын талаар төрөөс баримтлах бодлогоо хэрэгжүүлээд энэ уран газрын уралментийг эр хаах олборлох ажилд хөрөнгө оруулалтыг хөхөл нэмжиж шаардлагатай. Хятад магадгүй тий Герман, Англи, Америк, Солонгосын хүмүүс бол манад уран байгаа учраас, манад газрын ховор байгаа учраас бидэрт хилцээ гэж байгаа. Олон улсын төвшөнд одоо ингээд бид нар ингээд интеграцд орох хэрэгтэй байна шүү дээ. Тоглогч болох. Өөрөөр хэлбэл бид нар ч юм бол дэлхий дээр ганцаараа байгаа биш. Дэлхий дээр одоо Монгол улс бол гадаад харилцааных бодлогоор нэгдсэн улсын байгууллагын бүх гишүүн орондоо дипломат харилцаа тогтоосон шиг энэ бүх томоохон одоо уран олборлдог, газрын уран элемент олборлдог энэ хэрэгэлдэг, ашигладаг улсуудын энэ одоо эрэл хайгуул, олборлох, экспортлох, ашиглах энэ интеграцийн нэг хэсэг болох шаардлагатай. За дараагийн нэг асуудал нь манайх цөмийн цахилгаан станцтай, ураны цахилгаан станц болох боломжтой юу? Бүрэн боломжтой. За үн өртөг ямар байдгийг энэтэй баснаар бид нар одоо ямар асуудлуудаа шийдэж чадах вэ? За яг ер нь бол цөмийн технологийн хамгийн одоо оргил болсон нэг зүйлийн нэг бол цөмийн одоо энерги гаргаж авах явдал тий. Тэгэхээр манайх бол за нэг 100 одоо мегаваттаас 1000 мегаватт хүртэл ийм хүчин чадалтай цөмийн эрчим хүчийг гаргаж буй станц барих боломжтой. Олон улсын атомын энерги агентлагаас бол 300 мегаватт хүртэлийг бол жижиг 300-аас 700 мегаваттыг бол дунд 700-аас дэш том одоо атомын станц гэж ярьдаг. Тэгэхээр бид нар хаана барьж байгаагаас хичнээн хэмжээний ямар хүчин чадалтай байгаас шалтгаалаад үн өөр байна. Ямар хугацаанд барихаас их болно. Аль улстай хамтрахаас болно. Энэ бол негошиашн гэх асуудал тий. За тэгээд нэг буруу ойлголт яваад байдаг штэ. Цөмийн цахилгаан станцтай болохоор манайх тэрийг хөргөх ус байхгүй ч гэдэг юм уу тий. Одоо тэгтэл өнөөдөр хөргөлтийг шийдсэн маш олон технологи гарч ирж байгаа. Яг хөргөлтийг зөвхөн усаас гадна өөр одоо хийгээр систем үү давсан хөргөлттэй олон шийдлүүд байна. Би жишээлбэл Америкийн нэгдсэн улсын баруун талын одоо Нью Мексикогийн газруудаар явж исэн тий. Тэнд бол заавал тийм их том устай газар биш. Магадгүй энэ үерийн усаа тогтоогоод тэнд бид нар одоо магадгүй нуур үсгээд тэр нуураараа халаалтынхаа хөргөлтийн систем шийдэх бүрэн боломжтой. За яг энэ салбарт өнөөдөр манай хүний нөөц ямар хуу байна? За цаашид ер нь бид нар хүнээ сурах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол бид нар бол
ураны цахилгаан станцтай болох ёстой энэ улс. Тиймийн тулд бид нар одоо хүнээ нэг 5-10 жил бэлддэг ч юм уу тий сургах, дадлагжуулах. За энэ хөтөлбөр нь ямар явж байгаа? Яг Монгол улс бол ер нь энэ салбарт шин газар бол биш. Анх Орос улбаны улсад байгаа Дубнагийн цөмийн шинжилгээ нэгдсэн институтыг одоо хуучин соц орнууд хамтарч байгуулахад манайх нэг үүсгэн байгуулагч болсон. Энэ бол дэлхийн цөмийн станцууд одоо цөмийн судалгааны хамаа том 3 том төвийн нэг л дээ. Тэр утгаараа бол бид нар бол энэ цөмийн энергийн салбарт бол одоо шин тоглогч ч юм уу шин орн бол биш. Цөмийн энергийн салбарыг одоо Монгол улс үүсгэн байгуулаад бараг 70 жил болж байна, тийм ээ. Энэ хугацаанд бол бид нар хүний нөөцөө бол Дубнагаар дамжуулаад Хятад, Орос, Франц, Америкт бол тасралтгүй бэлдэж байгаа. Миний ойлгож байгаагаар бол жил болгоно одоо ингээл Оросод бид нар 10 хүнээ бэлдэж байна, Хятад, Солонгост бэлдэж байна. Энэ салбарт ажилдаг боловсон хүчин бол хангалттай байгаа. Ажиллах боломжтой боловсон хүчин бол манайд бол хангалттай байна. Одоо цөмийн станц гэхээр дандаа л ингээд 100 хүн байдаг 100 физикч байна гэж ойлгоод байгаа байхгүй. 100 хүн байх 6 физикч байхад хангалттай. Үлдсэн яа дээ. Цахилгаанаа зардаг, маркетинг хүмүүс байх хэрэгтэй, цэвэрлэгч байх хэрэгтэй, тоогооч байх хэрэгтэй мөн үү? Гэх мэт нөгөө маш олон мэргэжлийн хүмүүс нэгдэжэж нэг станцыг ажилуулдаг юм аа. Одоо магадгүй тэр нэг одоо магадгүй үйлчлэгээ хийдэг инженерүүд байх хэрэгтэй. Тийм ээ? За станц ажилуулахлаар нэг хаягдл гардаг аа гэл нөгөө эсврүүцлэх хүмүүс ярьдаг штэ. Одоо за тэрийг ч одоо ингээд манахыг булшлах гад байна тийм ээ? Манай газрыг муухай болгох гээд байна, аюултай болгох гээд байна гэдэг тий. Тэгээ энэ дээр та яг нэг одоо үндсэлтэй тайлбараа. За яг ер нь бол байгалийн уран гэдэг нь л уран 3O8 гэдэг. Энэ одоо 100 кг байгалийн уранаас бол 1% хөрөхгүй л яг уу цөмийн түвш болдог. Дахиад тэр цөмийн түвшнийхээ таланч одоо хаягдл болдоггүй. Тэгэхээр маш бага хаягдл гардаг, өндөр технологиор хадгалдаг гэсэн. Одоо сүүлийн үед бол энэ цөмийн хаягдлыг бол хүмүүс бид нар хаягдл гэж ойлгоод байгаа болохоос тэр чинь цөмийн станц одоо нэг цөмийн бөмбөгийн түвхийд болдог полотон байгаа. Дахиад тэр чинь дахин боловсруулаад дахиад станцд ашигладаг тийм үү? Одоо дахиж ашиглаж түлш болгох ийм технологи хөгжиж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж нөхлөр waste гэж томьёолж байгаа боловч стратеги ач холбогдолтой хаягдл гэж ойлгох хэрэгтэй. Тэрийгэ дахин боловсруулдаг технологи бол ингээд бий болчихжээ. Бий болцоо одоо хөгжиж байгаа юм тийм ээ. За одоо манай чи яриад байдаг штэ. Бид нар яриад байдаг тийм. Яг одоо манай хил дээр хойд хөрш маань ингээд ураа олборлол цаахан талд нь одоо ойрхон ураны цахилгаан станцд ажилуулаад байхад асуудалгүй. Одоо манад ягаад асуудалтай гэж үзээд байдаг. Харин тий одоо нэг уран олборлохоор Монгол сүнчнэгээ яриад байгаа хүмүүст хэлэхэд тэр манахаас өөр олборлож байгаа 15 улс чи ягаад сүнэхгүй байгаа юм бэ? Тэрнийг та нар одоо судлаад өгөөч. Судлаач надад зориулж судлаад өгөөч гэж хэлхийг хүсэж байгаа. Хоёрдугаарт бол одоо Оросын Монголын хэлний цаатал Орос одоо байгалийн нуурын орчимд одоо цөмийн одоо юу гэдэг нь уран олборлолч байна. Уран цөмийн түвш хадгалж байна. Яг энэ Хятадын хил дээр тийм манай одоо тийм Монголын хэлний цааталд тийм Хятадын хил дээр одоо цөмийн түвш одоо хадгалах цөмийн хаягдл хадгалах байгууламжч байна. Одоо ураа олборлож байгаа газарч байна. Газар ураа олборлож байгаа газарч байна. Яагаад энэ Хятад сүнчихгүй? Яагаад Орос сүнчихгүй байгаа юм? Тэгэхээр Монгол сүнэх гэдэг их би ийм логикод ойлгоо. Дээрэс нь энэ олборлож эхлэегүй байхад мал тугал үхээд идэг тий. Хүнийн зүгээр байдаг. Энэ ийм их логихгүй балаа юмд толго тархиа угаалгах чинь хүнийг алан тална гэдэг хүмүүсийг харахаар энэ тархин дотор нь ус байна өх байна гэж хаяа боддог шүү. За бид нар бол ингээд цөмийн цахилгаан станцтай болохын тулд бас хууль эрх зүйн орчноо одооноос одоо боловсруулад олон нийтээр хилцүүлээд бэлдэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ дээр таны одоо байр суурь 2024-өөс 28 оны засгийн газрын мөрөн хөтөлбөрт 2 зүйл туссан юм байна. Нэг нь бол засвар идэвхтэй ашигт маламлыг олборлох хөрөнгө оруулалтын гэрээ хийх гэдэг энэ өнгөрсөн жил хийсэн. Нөгөөх нь бол цөмийн энерги ашиглаж эхлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах. Энэ хүрээнд бол сая цөмийн энергийн комиссаас одоо энэ олон улсын атом энергийн талаа хамтраад энэ тусгай байгууллага ахлах хэрэгтэй байдаг. 17-8 шаардлага байдаг цөмийн станц байгуулахад бол газраа хэрхэн сонгохын, улсаас хэрхэн сонгохын, технологи яаж сонгох, хүний нөөцөө яах юм гээд энийг одоо хэрэгжүүлэх байгууллага байгуулах шийдвэрийг бол сая шинэ засгийн газар үед гаргасан. Энэ утгаараа бол
цөмийн станц барих ажил бол тасралтгүй явж байгаа гэж бодох хэрэгтэй. Тэтгэл ажил бол байнга явагдаж байгаа. Яг хүмүүст хэлэхэд бол цөмийн одоо гинжээ урвал, цөмийн нэгдлээ урвал гэх хоёр янзын урвалын тухай яриа байдаг. Одоо бид нарлуу харж байгаа бол нарнаас гарч байгаа цацрагийн орчинд бид нар амьдарч байгаа. Тэр утгаар бол наран дээр цөмийн нэгдлээ урвал явж байгаа. Бид нар бол энэ одоо магадгүй цөмийн станц байгуулж байгаа бол энэ ураанаас гарч байгаа цөмийн одоо хуваагт урвал явж байгаа. Энэ хоёр урвалыг бас ялгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ урт хугацаанд бол цөмийн нуклеар фьюжнээр дамжуулаад станцтай болох бүрэн боломжтой. Дэлхийн дээр бол энэ цөмийн нэгдлээ урвалыг туршаад нартай адилхан ажилдаг одоо ийм эрчим хүч гаргадгийн туршилтыг бол нэг 109 секундэд одоо ингээд хиймэл нарыг одоо хийсэн ийм туршилт байгаа. Магадгүй 250 жилд бол энэ л бид нар явах хэвээр. Тэр хүртэл цөмийн станцаа үед ашиглах шаардлагатай. Энд ч одоо тэр жигтэй шинжлэх ухааны дэвшил шүү дээ. Ерөөсөө энэ уран олборлох асуудал чинь бол фэнкшүү шпицгийн асуудал гэж би хэлээд байгаа. Шинжлэх ухааны асуудал тэр дундаа бол шинжлэх ухааны өндөр технологи, шинжлэх ухааны бол хамгийн гайхамшигтай нээлтүүдийн нэг бол одоо урт богино настай изотопыг гаргаад үйлдвэр аж ахуй, эрүүл мэнд, хүнс хөдөөж ахуй. Жишээлбэл бид нар Оросоос бид нар юу авч байгаа шүү дээ. Тариа будааг авч ийн, цай авч. Тэр тариа будааг чинь цэвэршүүлэх технологийн цөмийн технологиор одоо ингэж шарж нөгөө ингээд урт хорхооноос нь тий ураны одоо бүтээгдэхүүн гэсэн үг шүү. Ураанаас гаргасан бүтээгдэхүүн. Дээрээс нь одоо магадгүй одоо Хятад, Орос хоёр хил дээр бид нар жишээлбэл цөмийн энерги агентлагаас бид нар Америк нэгдсэн улсын Батламжлал 2 дугаар шугамдаа хамтраад одоо энэ хууль бус бараа бүтээгдэхүүн гэдэг тээвэрлэхийн эсрэг хяналтыг одоо тогтоодог мониторинг бол цөмийн технологиор суурлаа бид нар хийж байна. Хил гайлаар одоо юм орж гарах чинь тэрнгээр бид нар хянаж байгаа шүү дээ. Хориотой аюултай бараа бүтээгдэхүүн, хоригдсан бараа бүтээгдэхүүн. Би жилээ илгээ солиулсан хүн хамтруулаад. Намайг бол ураанаас болоод илгэн бодоолсон үгүй. Дээр үед монголчууд чинь нэг вирусын гаралтай өвчл Монголд 10,000 хүнд ноогдох вирус түүнээс хамааралтай өхлөөр Монгол дэлхийд хэргүүлж байгаа. Би бол тийм зүйлээс болж өхөө босоод дэвшээ босоод илгээ солиулсан. Энэ одоо илгээнийг онцлогоос аваад илэг одоо солиод буцаа босоод ирэх хооронд бүх процесс бол цөмийн технологиос хамааралтай байгаа байхгүй. Зөв. Тэгэхээр бид нар бол ойлголтоо сайжруулах хэрэгтэй. Ер нь бол яг тийм мэдэхгүй нэмэгдүүлэх зүйлийг мэдэмхэрч эсэргүүцэх биш. Мэдэхгүй байгаагүй хөдөө зөвшөөрөх нь энэ одоо орчин үеийн хүн төрөлхтөн хамгийн чухал одоо зүйл болчиход байгаа. Мэдэхгүйг мэдэх хэрэгтэй. Надад одоо жишээлбэл миний одоо доктор хамгаалаад миний мэдснээс мэдэхгүй нэх байна гэдгийг би ойлгодог. Миний мэддэг жижигхэн хэсгээр би ярьдаг. Миний мэдэхгүй зүйл зөндөө. Жишээлбэл таны мэрэгчлэр би мэдэхгүй зөндөө шүү дээ. Бид нар ингээд цөмийн эрчим хүчтэй боллоо. Болсноор бид нар өнөөдөр байгаа маш олон асуудлыг шийднэ. Нэгдүгээрт утаа шийднэ. Хоёрдугаарт бензиний хомсдол. Гуравдугаарт бол тэр нөгөө цөмийн станцыг дагаж гарах нөгөө богино изотопуудыг үйлдвэр аж ахуйн салбаруудад хэрэглэх хаялга байна шүү дээ. Өндөр технологи хаялга гэж. Хаялга. За дээр нь бол мэдээж улс орны шинжлэх ухаан, технологийн одоо хэрэглээ. За одоо тэр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шинжилгээний салбар. Дэлхийд хүлээн зөвшөөрөх байдал гээд маш олон зүйл. Дээрэс нь бол яг тий. Одоо жишээлбэл одоо ингээд бид нар Францтай зүгээр дуртаад очиж Францтай хамтраад байгаа юм шиг байхгүй. Нэг Монгол улсын одоо үндсэн аюулгүй байдал үзэл баримтлал дээр үндсэн аюулгүй байдал тусгаар тогтнолоо дипломат хэлцээрийн шугамар хамгаална, захин хамгаална гэж байгаа. Энэ нь юу хэлж нөхөд зэрэг нэгдсэн улсын байгууллага аюулгүй зүйлийн 5 гишүүн орн байгаа. Нэг нь Франц, Орос, Хятад, Америк, Англи. Францтай энэ салбарт хамтрана гэдэг бол нэгдсэн улсын байгууллага аюулгүй зүйл дээр Монгол улсын голос нэмэгдэх. Монгол улсын аюулгүй байдлын асуудал хамгаалагдах энэ ингээд давхар стратеги ашиглалттай ярьцсан бий болж байгаа. Тэр утгаараа бол энэ зөвхөн физикийн асуудал биш. Энэ тусгаар тогтол аюулгүй байдлын асуудал болж ховирдог. Тийм учраас бол бид нар бол ингээд ийм их өргөн диапазонд харах хэрэгтэй байна. Ер нь бол ойлгох хэрэгтэй байна. Шинжлэх ухааны дэвшлээс гадна за эдийн засгт маш том үр өгөөж авчирна. Бид нар хямд эрчим хүч. За нийгэм тулгамдсан маш олон асуудлуудаа шийднэ. Ядаж хоёр хөршөөс эрчим хүчний хувьд хараат байна. Тийм учраас бид нар яах ёстой вэ гэхээр зэрэг энэ олон их усүрт эрчим хүчний системийг хөгжүүлэхэд цөмийн эрчим хүч нэг нь байна. Хоёрдугаар бид нар бол эрчим хүчний чөлөө төс байгуулах хэрэгтэй. Чөлөө төсийн магадгүй компаниуд
Хятад руу ч юм Орос руу ирч юм уу экспортлох юм бол үнийг чөлөөлөд өгөх хэрэгтэй. Сая бол одоо энэ гамтын өргөшүүн бид нар энэ талаар нэлээд нэрийн ярьцгаасан. За манай нөгөө ах эгчнэр нэг юм айгүйх ярьдаг штэ. Монголд цөмийн эрчим хүчин барихыг хоёр хүч зөвшөөрөхгүй гэж их ярьдаг. Энэ яагаад эдгээр хүмүүс тэгээд яриад? Би одоо энэ цөмийн энергийн салбарт одоо шүднийхээ доноос олон жил бараг ажиллалаа. Олон улсын атом энерги агентлагаас одоо энэ үг бол бүгдийн шийддэг манай хоёр хөрш бол манай энэ чинь инхийн зорилгоор хэрэгжилж байгаа учраас манай хориод байгаа цагдаад байгаа юм ерөөсөөч байхгүй. Тийм тэр бол айгүй сайн. Тэгэхээр энэ бол нөгөө нөхдөлөө пропаганда гэж тархих угааж байгаа ойлгох юм байна шүү дээ. Хоёр хөрш чинь зөвшөөрөхгүй. Тий. За бүр эсвэргээрээ хоёр хөрш манад цөмийн энерги салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаа шүү дээ. Надтай саяхан одоо жишээлбэл одоо Орос улбаны улсын Монголд элчин сайдын яамны элчин зөвлөх тэг худлын төлөөлөгчийн газрын захирал уулзалт энэ салбарт хамтармаар байна. Дэмжээч гэж ингэж л байгаа. Оросууд жишээлбэл одоо энэ одоо доронтой мардаа дээр орж ирээгээ тэгжил байна. Энэ эспрессо богт байхгүй шүү дээ. Байхгүй тийм ээ. За цөмийн эрчим хүч бол бүхнийг өөрчилсөн. Харин бидний сэтгэлгээл өөрчлөгдөг гэж энэ алдарт Эйнштейн гоо хэлсэн байна тийм ээ. За бас амьдралд айх зүйл үгүй ойлгох зүйл байх ёстой. Тийм эрэх хөрөгээ. Тий. Тэгэхээр одоо бид нар энэ салбараа ойлгох ёстой. Энэ бол бидний ирээдүй. За өнөөдөр маш сонирхолтой асуудлаар уран цөмийн эрчим хүчний талаар физик ухааны доктор Тэгс Гоёргоотой ярилцлаа. Тэгээд танд сүүлийн дүгнэлтийг үлдээе. Уран гэж зүйлэг чинь бид нар зохиож өгөө юм аа. Хүн дэлхийн ертөнц үүсгэхэд энэ уран байсан юм аа. Бид нар хормолж ирээ тэрчээгүй юм аа. Магадгүй ураа хортой гэж үзвэл тэр хортой юм чинь мөнгө төлөөд аваа явж байгаа талрах хэрэгтэй гэж нэгдүгээр хэлхийг хүсэж байна. За хоёрдугаарт бол энэ цөмийн энергийн салбар бол энэ одоо уранаас гаргаж авч байгаа хамгийн чухал зүйлийн нэг бол цөмийн энерги юм аа. Тийм учраас цөмийн энергийг бид нар хэрэгжилж чадсанаар утааны аюулаас уран аварна, аимшигт утааны аюулаас атом станц аварна гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй байна. Ер нь дээрээс нь ураны асуудал чинь бол энэ уран олборлох, энэ ураны технологи, цөмийн технологи бол фэнкшүү биш, физикийн асуудал гэдгийг бол ялгаж салгаж ойлгохгүй бол энэ өөрснөөхөө энэ бурхан шашинтай зүсэх бишрэлтэй битээ холбооч тустай зүйл шүү гэж хэлхийг хүсэж байна. За баярлалаа танд. Нийгэм эдийн засгийн мэдлэг мэдээлэл олох тоон хүрд нэвтрүүлгийн энэ дугаар өндөрлж байна. Дараагийн пүрэв гарагаар дахин уулзцгаая. Баярлалаа.